За бидний нөгөө очихыг хүсдэг гэдэг юм уу? Америк гэдэг. Америкийн талаар бодол санаагаа бас хуваалцдаг ч юм уу гэж бодож байгаа. Тэгээ маш олон зүйлийг харж байгаа. Тэгээд нөгөө хүндрэлтний гэдэг юм уу те. Ардчлал гэдэг юм уу те. Хүний эрх чөлөө гэх. Ардчлалын үнэт зүйлийг хадгалдаг антар гэж ярьдаг. Нөгөө Америк улс маань бодит байдал дээр гэдэг ямар улсын бүү мэдэгт. Ихтэй зөвөр ингээ ойлгогдож байгаа харагдаж байгаа энэ зүйлсээс ярих гэж бодож байна. За одоогийн байдлаар дэлхий дээр болж байгаа хоёр дайныг санхүүжүүлж байгаа гэж ойлгогдож байгаа. Америк. За ингээ цаашлаад өөр маш олон зүйл гэдэг. Тэгээд цагаачтаасаа сална гэдэг ийм урайлахтай одоо гаднаас ч гэдэг юм уу те бусад улсуудаас очиж байгаа хүмүүсийг гаргах, хөөх, туух маш олон зүйл ингээ явагдчихлаа л да. Тэгээ Америк улс өөрснөө ямар улс юм бэ гэдэг ингээд зөв түүхэн ингээд цаг хугацааны ингээд судлаад ингээд хараад үзэнгүүт өөрснөө болохоор бүгдээр гэж байна. Цагаачд. Америкийн уугуул Америкчууд гэдэг одоо индаанчууд байсан. Индаанчуудыг бол одоо маш олон төрлийн геноцидоор устгаж, алж үгүй хийсэн. За одоо тэгээд цөөн тооны одоо уугуул Америкчууд байдгаа гэдэг нэг юм зүйл яригддаг. Гэхдээ энэ нь мас тийм хэцүү гэдэг тийм. Тэгээ яг энэ зүйлийг гэж байгаа. Үндсэн хууль болон янз янзын юмдаа шигтгээд өгсөн те ямар нэгэн буруугүй ч гэдэг юм уу те нотлох баримтгүй юм шиг ойлгогддог ч гэдэг юм те нэг ийм зүйл энэ зүйл нь ингээл явж яадаг тэгээд ийм мөртлөө гаднаас ирж байгаа хүмүүсийг одоо хөөж туунаа одоо оруулахгүй цагаачтаасаа салъя гэдэг ийм зүйл ярьж байгаа. За өөрөөр хэлэх юм бол нөгөө Трампын ихнэрч одоо бас хөөгдөд таарах гэдэг те. Одоо Трамп өөрөө хөөгдөд таарах гэдэг бүгдээрээ гэдэг шүү дээ. Бүгдээрээ одоо яг уугуул Америкчууд биш гэдэг. Өөрөөр хэлэх юм бол дандаа гаднаас ирсэн одоо Их Британь тийм ээ. Одоо Англи, Америк тийм ээ. Америкч юу ах вэ? Одоо юу гэдэг Япон, Хятад дэлхийн олон улсаас нийлсэн цагаачдын одоо нийгэмлэг гэх юм одоо баг ингэж хэлж болохоор ийм. За Испани бас нэлээд томоохон одоо байр суурь эзэлдэг ийм байдаг. Итали ингээд ийм л дүр зурагтай үргэлжлэж байна. Тэгээд маш том одоо Америкийн нэгдсэн улс гэдэг шүү дээ. Америкийн нэгдсэн улс гэдэг. Тэгээд нэгдсэн гэдэг чинь өөрөө бүх зүйлийг хилээд байгаа юм л тийм. Энэ бол зүгээр одоо маш олон одоо нэгдмэл хүмүүсийн одоо улс орнуудын ийм эв санааны нэгдэлч гэдэг юм уу да ийм юм маа гэдэг. Тэгээ одоо дэлхийн бүхэл улсад засаглахыг хичээж бусад улс орнуудад эдийн засгийн болон одоо янз янзын байдлаар халдлагч гэдэг юм уу те дарангууллыг бас ингээд бий болгож байгаа мó ч гэдэг юм уу байдлаар харж байна. Тэгээ энийг магадгүй зүгээр те шашин хоорондын дайн болчих үедээ гэдэг зүгээр ийм болгоомжлол гэдэг юм уу те ийм зүйл бас ажиглагдаж байгаа. Тэгээ олон улсын энэ судлаач нар хэлж яриад байна л те. Хэлж яриад энэ дээр өөрсдийнхөө үзэл бодол дүгнэлтийг бас хэлж байгаа. Тэгээ амаргүй мэдээж амаргүй те эн чин олон улсын энэ шин чанартай юм гэдэг. Яг зүгээр маш олон улсуудыг боолчлын систем ч гэдэг юм уу те нэг юм Европын холбооч гэдэг юм ийм зүйлүүдтэй хамтарч за ялангуяа Африкийн одоо ихэнх одоо улсуудыг боолчлын ч гэдэг юм уу те одоо геноцид гэдэг юм маш олон зүйлсүүдийг хийжсэн. За үүний одоо нэгэн адил одоо Монголд ч гэсэн бас одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэдэг юм те янз янзын гэдэг чинь салбар тусламж нэртэй
гэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ зүйлсээр дамжуулаад ямар үйл ажиллагаа явуулж идэх ингээд мэдэхгүй гэж. Нотлогдохгүй ч гэдэг юм уу те. Зүгээр нэг ийм зүйлүүд ингээ байж л гэдэг те. Гэхдээ зөөлөн өвчний бодлого гэдэг бол ганц хятадаас явуулж байгаа юм бас биш ээ. Америкаас явуулж байна те. Одоо өөр бусад хүчрэг улс гүрнүүдээс хүртэл энэ бодлогод явагдаж байдгаа гэдэг энэ зүйлүүдийг бид нар бүгдээ ажиглаж харж болох юм аа л гэж одоо хэлэх гээд. Урд нь 10 жилээр нь виз дардаг байсан бол одоо 3 сараар нь одоо виз дардаг. Ийм болжээ гэдэг энэ зүйлийг бас олон хүмүүс ярьж байна. Жишээ нь Америк руу одоо виз мэдүүлж байгаа хүмүүс. Тэгээ энэ өөрөөр хэлэх юм бол юу гэдэг юм нөгөө тусгаар тогтнол гэдэг юмтэй маш олон үндэстнүүд нэг дор үндэстний яснагууд олон улсууд нэг дор цуглаад ирэхээр маш өөр зүйл болдог гэдгийг нотлогооч гэдэг юм уу те. Нэг тусгаар тогтнолсон ч гэдэг юм. Нөгөө үндэстний дархлаач гэдэг юм уу энэ зүйл алга болох. За өөрөөр хэлэх юм бол цаашдаа ямар нэгэн өөр зүйл болох ч гэдэг юм. Ийм зүйлийг л харуулж байна гэж бодогдож. Тэгээд зүгээр яг энэ үйл явцыг цөөхөн монголчууд маань ч гэсэн бас доктортой ажиллаж байгаа гэж одоо би бодож байгаа. Олон улсад болж байгаа үйл явдлуудыг бид бүхэн маш сайн ажиглаж дүн шинжилгээ хийх ёстой гэдэг энэ зүйл явж байна. Мэдээж эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлтийн горимд маш олон улсууд орсон баг. Тэ даан байлдаан тэ. Одоо өнөөдөр зүгээр 2 дан зэрэг явж байгаа юм шиг боловч зүгээр магадгүй зүгээр маш олон дан эхэлсэн ч байж одоо болох ийм зүйлүүдийг бас олон улсууд ярьж эхэллээ тий. Олон улсын судлаач нар энэ зүйлүүдээр маш одоо хүчтэй дуу хоолойгоо ярьж байгаа нь. Өөрөөр хэлэх юм бол монголчууд маань бол маш хэрсүү болгоомжтой байхгүй болохгүй нэ. Эдийн засгийн хувьд гэсэн маш хэмнэлтийн горимд шилжихгүй болохгүй нэ гэдэг. Бид бүхэн доктортой байдлаа хангахгүй болохгүй нэ гэдэг ийм зүйлийг л бас ажиглахаар бодогдож байна. Тэгээ мэдээж гэдэг байна. Бид бүхэн чинь маш олон тулгымдсан асуудлууд бий. Мэдээж одоо хөгжил цэцгэл энэ бүх зүйл одоо байх нь дамжиггүй. Гэхдээ бид бүхэнд доктортой эдийн засгийн хяналт, эдийн засгийн одоо хараат бус ийм одоо байдал нь маш чухлаа л гэдэг ийм зүйлийг хэлэх гээд байна. Үгүй бол одоо энэ дээрх дурдсан энэ бусдын хараат одоо байгаа улс гүрнүүд шиг энэ эдийн засгаар нь за бас одоо геополитикаар нь хүртэл ингээд өөрсдийн хараат болгочдөг юм байна. Ямар нэгэн одоо дайны механизм болгодог юм байна. Энэ системчилсэн үйл ажиллагааны золиос болдго юм байна гэдэг ийм зүйлийг бас харж болох юм аа л гэж одоо бодож байгаа. Зүгээр энэ бол зүгээр одоо иргэн хүний л одоо ажиглаж байгаа ийм дүгнэлт. Тэгээ энэ яг тийм шууд утгаараа тийм үнэн бэ гэж одоо бас ойлгож болохгүй. Энэ бол зөвхөн хувь хүний олон улсын судлаачдын хэлж ярьж байгааг үндэслэн дүгнж байгаа нэг жижигхэн ийм агуулмж юм шүү л гэж одоо хэлье да.